За энэ удаагийн хилцүүлэгт олон улсын эрдэмтэн судлаачид Япон, Солонгос, Америкаас, Европоос ирж оролцож байна. За Фридрих Эбертийн сан гэдэг Германы одоо сангаас ахуулаад олон улсын байгууллагууд бас энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг дэмжиж ажиллаж байна. Яг ийм эрдэм шинжилгээний хурал яг 10 жилийн өмнө болж исэн. Эхний номын одоо нээлтийг бид нар хийж исэн. 2017 онд улсын хурлын тухайд гишүүн Зандан Шатар дараах өөрөө энэ зөвлөлдөх санал хураалтын асуулгын тухай хуулийг санаачлан улсын хурлаар батлуулж үүний дараагаар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн иргэд олон нийтийн зөвлөлдөх арчлалын энэ зарчмаар санал асуулгыг явуулж 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулжсэн. Тэр үед иргэдээс ялангуяа гарч ирсэн нэлээд олон одоо асуултууд, зөвлөмжүүд, саналууд өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусаад ингээд бас бидний дунд амьдралд одоо хэрэгжээд явж байна. Ялангуяа төрийн албаа агчдын мэрэг зарчим, доктортой байх, мэрэгжлийн байх, за шүүхийг илүү их одоо шударга байлгах, шүүхийн ерөнхий зөвлөлтөд бол шүүхийн тогтолцоог сайжруулах, хараат ус байлгах, за гүйцэтгэх засаглал 1 жил 6 сарын дундаж настай байгаад байгаа нь гүйцэтгэх засаглал Монгол Улсын төр засаг одоо доктортой үйл ажиллагаа явуулахад хүнд байгааг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас одоо оруулж өгөөд гүйцэтгэх засаглалыг хуучин сайд нарыг одоо ингээл улсын хурлын гишүүд өргөн байрал огцруулцдаг байсныг засгийн газрын тэргүүн ерөнхий сайд нь өөрөө засгийн газрынхаа сайд нарыг томилж улсын хуралд танилцуулдаг. За чөлөөлөх асуудлыг мөн одоо улсын хуралд засгийн газрын тэргүүн өөрөө танилцуулсан шийддэг энэ бүх өөрчлөлтүүдийг хийсэн байна. Үүний дараагаар бид нар 2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бас их ийм зарчмаар явж исэн. Одоо ингээд та бүхэн санаж байгаа бол орон нутгаас иргэд олон нийтийн төлөөл манай төрийн ордонд 2 хоног зөвлөлдөх энэ арчлалын томоохон хилцүүлгийг зохион байгуулаад тухайд улсын хурлын дарга Занданштар дараа за дээрээс нэмээд статистик манай тамийн газар эрдэмтэн судлаачид оролцоод энэ үндсэн хуультай холбоотой голгол зарим сэдвүүдээр иргэд олон нийтийн зүгээс эхлээд мэдээлэл өгөөд дараа нь саналуудыг нь аваад 2 дахь удаа 54 хэсэгт хуваагдаад энэ саналуудыг нь аваад нэгтгээд за ингээ үндсэн хуулийн одоо нэмэлт өөрчлөлт 2023 онд одоо батлагдаад өнөөдөр 24 оны шинэ парламент 126 гишүүнтэй энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрдсэн. Тэр үнийг зөвлөлдөх харшлыг Монгол улсад нутагшуулахад улсын хурлын дарга Зандан Шатар даргын оролцоо бол маш чухал байсан. Тухайд өөрөө 2015 онд энэ эхний одоо номын орчуулгыг эрдэм шинжилгээний хурлыг хийж хахад Стэнфорд их сургуулийн зөвлөлдөх харчлалын хүрээлэнгийн ахлах судлаачаар ажиллаж байгаад эхний номын орчуулгыг бол хийж исэн. Тэгээ өөрөө энэнийг бас 2016 оны сонгуулийн өмнө туршиж үзээд Илэг Хөтөн Монгол гэдэг хөтөлбөрийг илэгний эмчнэр төрийн бас байгууллага эрдэмсэн судлаачид улс төрийн намуудын оролцоонд донд яг энэ илэгний энэ том одоо асуудлыг яаж шийдэх вэ, бодлогоор яаж дэмжих вэ гэд энэнийг улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулсан нь өнөөдөр бас ингээд үр дүнгээ өгөөд эрт илрүүлэг гэдэг дараагийн үйл ажиллагаа төсөв мөнгөөр дэмжигдээд явж байгаа нь бол харагдаж байна. Тэр ялангуяа олон улсад бид нэр арчлал бас одоо хурдалд орж ийн, арчлалд иргэдийн итгэл бас буурч ийн гэж улс төр судлаачид бас үздэг. За ингээд төлөөллийн арчлал буюу тэднээс сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчд нь улсын хурлын гишүүд нь заримдаа итгэлийг нь алдчихж байгаа. За дээрэс нэмээд одоо өөрсдийнх нь дуу хоолой хангалттай төдийлөн сайн болж чадахгүй байгаа. Дээрэс нийгэм маш их хуваагдал талцалтай болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл олон асуудлууд дээр тэр нь улс орнуудын дунд мэдээж тийм асуудлууд байдаг. Гэхдээ дулмал одоо сошиалч бас үн дээр ингээ орж ирээд талцал хуваагдалыг улам их нэмэгдүүлээд байна. Гэтэл дэлхийд даяараа хэдийгээр талцал хуваагдал байдаг ч гэсэндээ эх орон гэсэн, зөвшөөрөл төрий гэсэн, тэгээ ирээдүйн хойч үе гэсэн сэтгэл одоо дэргэдийн дунд байдаг учраас үнийг нь мэдээлэлээр зөв хангаад дундаас нь мэдээлэлээр хангасныхаа дараагаар дундаас нь зөв зөвшөлтсөлд хүрэх нь зүйтэй юм байна гэж үздэг. Тэгэхээр үнийг зөвхөн одоо Монгол улсад бол бид нар голцон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр авч хэрэгжүүлсэн бол дэлхийд даяараа сая олон улсын эрдэмтэн судлаачид ярьж байна. Тэтгэврийн шинжилэлтээр орон нутгийн хөгжлийн сан буюу орон нутгийн хөрөнгө оруулалт дээр манай хөрш улс болох бодоо бүгд намайг хятад улсын үнийг жишээлбэл амжилттай сайн хэрэгжүүлж ирсэн туршлага байдаг. Франц тэтгэврийн шинжилтээр хийж исэн байдаг. Европын холбооноос гарах уугүй юу гэдэг асуудал дээр жишээлбэл Европын одоо зарим улс орнуудаас хийсэн байна. Гэх мэтчлэн олон нийгмийн хуваагдсан одоо хуваагдуулсан нийгмийн бухимдал үүсгэсэн асуудлууд дээр энэ зөвлөлдөх харчлалын зарчмаар хийгддэг. Тэгэхээр Монгол улсад бас үүнийг бас хийх бүрэн боломжтой. Жишээлбэл тэтгэврийн шинжилтээр нийгмийн дадлын асуудлыг яах юм. Өнөөдөр хэрвээ жишээлбэл бууруулвал ирээдүйд тэтгэвэр авахчдын тэтгэврийн хэмжээнд буурчих уугүй юу. Өнөөдөр хэтэрхий чангалвал нийгмийн дадлын шимтгэлд төлж байгаа хүмүүс нь төлөхгүй болчих уугүй. Болох юм бас юм нөгөө талдаа үр дагавартай.
За нөгөө талдаа жишээлбэл уул уурхайн баялагын асуудал, тэгээ урааны асуудлаас ахуулаад нийгмийн талцал хуваагдал үүсгэж байгаа асуудал дээр ганцхан улс төрчид шийдвэр гаргаж байгаа хэдэн хүмүүс хийх биш. Энэ үеийн үйл иргэд олон нийтийн оролцоог хангаж агаад зөвлөлт харшдын цашмаар хийх бас бүрэн боломжтой юмаа гэж өнөөдөр бид бас энэ эрдэмтэн судлаачид ярьж байна. За баярлалаа. Улсын хурлын дэд дарга Х Булган Туяа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол 2010 оноос гэж яригдсан. Тэгээд одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд 7 хэмжиж нэг огтлно гэдэг зарчмаар цаашлуул 8 хэмжиж нэг огтлох ёстой. Энд бол одоо олон түмэнтэйгээ зөвлөлдөж тэднийхээ санаа бодлыг шинэ ухааны бас аргачлалуудаар сонголт хийгээд тэгээ энэ зөвлөдөх санал асуулгыг явуулдаг ийм олон улсын аргачлал шинээр бий болж исэн. Тийм учраас эхлээд хуулийг батлуулах шаардлагатай байсан. Ингээд зөвлөдөх санал асуулгын тухай хууль хэлэлцэж баталсан. Тэгээ анх шинэ юм учраас бол мэдхгүй зүйлүүд их байсан л да. Маш их тийм сорилт тулгарсан. Тэгээд дараа нь бол тэр зөвлөдөх санал асуулга хоёрыгч явууллаа. Эхний 17 онд явуулж байхад бол одоо бас тулгамдах явдал байсан ч гэсэн ер нь олон түмний нүдэнд тэр оролцож байгаа хүмүүсийн одоо нүднээс харагдаж ирсэн. Энэ чухал юм байна. Тал талаасаа ярилцаад санаа бодлоо уралдуулаад зөвлөлдөөд тэгээд эргцүүлж бодоод ингээд оруулсан одоо 7-8 асуудлаас хоёр нь дэмжигдээгүй бус нь дэмжигдсэн ингээд орж ийн. Энэ бол одоо бас маш зүйтэй. Яагаад тэгэхээр ард түмнийхээ санаа бодлыг бүх хүнийхийг одоо авахд хэцүү шүү дээ. Тийм учраас бол энийг бол тал талд одоо хэлэлцүүлэг өрнүүлээ. Тэгээд зөвлөдөх санал асуулга явуулах нь бол одоо хэрэгтэй юм а гэдэг нь бол харагдсан. За тухайн үедээ бол энэ бол одоо ямар ч утга учиртай юм хий хоосон сүржгэнсэн ийм л зүйл одоо халтуурсан гэж ярьдаг орон нэрийн төдий болох ийм зүйлээ гэж их ярьсан боловч яг амьдрал дээр бол тийм биш. Та нарын өгсөн одоо манай ард түмний санаа бодлоо өгсөн 5 сая гаруй санал одоо улсын түүхийн архив, их хурлын архивд одоо хадгалагдаж байна. 1945 онд 10 сарын 20-нд бас Монголд анх удаага бол бараг сүүлийн удаа ийм ард түмэн шахалт шаардлагын дагуу ард түмний тусгаар тогтнолын санал асуулга болсон. Тэгвэл энэ зөвлөдөх тэрний одоо бүх материал түүхийн Монголын одоо архив төв архивд бол хадгалагдаж байна. Яг одоо хурууныхаа хээг дарсан, гарын үсэг зурсан, нэр хаяг настайгаа үүнтэй адилхан манай иргэд регистрийнхээ дугаарыг тавиад утасныхаа номерыг тавиад овг нэрээ бичээд санаа бодлоо өөрийнхөө гараар дэмжихийн дэмжээ, дэмжихгүйгийн дэмжихгүй нэмэлт ямар санал байна уу? Энэ бол түүх болоод одоо үлдэж байгаа гэж ингэж хэлж болно. Тэгээд энэ гадаадын олон орноос манайд л байдгийм өгсөн чинь гадаадын олон орноос эрдэмтэн судлаачид ирээд тэр орнуудынхаа тухай ярьлаа. Манайх бас энэ асуудлаар бас энэ зөвлөдөх санал асуулга, зөвлөдөх арчил гэдгийг нутагшуулсан бас гайгүй дуршлаг хоримтлуулсан орны тоонд орж ийн. Энэ бол улам цаашаа боловсронгуй болох ёстой юм а гэж ингэж бодож байна. За. За үдийн хол 2 дахь гэж шүү. So since the very first deliberative polling that was conducted in Mongolia, it has been a decade since its inception. Yes. Could you please give your thoughts on the implementation of deliberative polling in Mongolia and the institutionalization of it? Well, every deliberative poll in Mongolia has been a big success. The first one at the city level for Ulaanbaatar showed that the public had a priority for heating and insulation in the schools because the children were
triple scheduled. They couldn't adequately study in the schools, and so there was a whole list of infrastructure investments, and that one went to the top, and that was a surprise. But once it was expressed by the people, everybody understood it, and that was implemented. And all the other proposals were implemented in the order that was decided by the people. And the sample was excellent, and they deliberated here in the State Palace. So that was a success. The second one, for the constitutional amendment, was also a big success, both in terms of the proposals that were approved and the proposals that were rejected. And as Zendan Shattar pointed out, they increased horizontal accountability. They gave the Prime Minister more powers because he didn't have much in the way of power before, and there were other specific improvements in the judiciary. So that was a big success. And the third one, leading to the actually expanding the parliament for more politicians, but who would be selected by proportional representation, that was a big success. It's very difficult to get the public to want to pay for more politicians, but the public, as we showed in our analysis of the small group discussions, the public wanted more choices than just the two major parties. They wanted additional parties. And when the reform was enacted, they got that in the next election. And so I consider that one a big success. So all three cases were successful in terms of the representativeness of the sample, in terms of the thoughtfulness of the people who participated, and in terms of the implementation of the results. Зөвлөлтгөрчлөн ахил эхэлчихв. Би хоолойгоосгүй яг хоолой тийм. За одоо эхлэе. За би асуусан гэж ойлгочихоо. Тэ. Зөвлөлтгөрчлөн одоо орчин үед арчлалын хямрал ухралт гэж ярьж байгаа энэ үед нөгөө талаараа бол төлөөллийн арчил болон шууд арчлалын сул талыг нөхөх ачаал бүгдэлтэй. Өөрөөр хэлэх юм бол төлөөллийн арчилд одоо иргэдийн эрх ашиг тэр болон төлөөлөгдөхгүй элит байр суурийг төлөөлөх янз бүрийн хандлагууд байгаа. Төлөөллийн шууд арчлалын хувьд болохоор зэрэг иргэдийн мэдлэг мэдээлэл нь хомс, популизм давтах, одоо зарим нэг байр суурь цөөхөн байр суурийг орхигдуулах гэх мэт хүндрэлүүд шийдлүүд гардаг. За энэ бүгдийг шийдвэрлэх боломжтой гэж үздэг. Энэ бүгдийг шийдвэрлэх арга нь бол одоо зөвлөлтгөрчлөлийн гол арга нь юу вэ нөхөр? Экспертийн мэдээллээр хангаж одоо төврийн аргаар цуглуулсан төлөөлөгчдөд экспертийн мэдээллээр хангаж тэгээ хилцүүлэх зөвлөлтөө явуулж шийдвэрлэдэг байна. Панелист гэдэг энэхүү хилцүүлэгт яг ямар одоо хилцүүлэг болов тэр талаар магадгүй одоо ирээдүйд одоо зүгээр нөгөөх юу байна шүү дээ. За тийм. Тэгэхээр энийг монтажлж чинь тийм ээ. Тэгэхээр юм байна л да. Зөвлөлтгөрчлөн нэгэсэнд институчлэгдэх шаардлагатай. Ингэсэн төгсөлд одоо төрийн бодлого шийдвэрийг тодорхой хэмжээнд гаргаж байгаа зарим шийдвэрүүдээр олон нийтийн хилцүүлэг зөвшөлтөөнийг явуулах шаардлагууд байгаа. За энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд эсрэг тесрэг байр суурийн төлөөлөгчдийг тодорхой хэмжээнд экспертээр оролцуулж тэгээд дүрм журмын дагуу соёлтой боловсноор хилцэж ингээд олон зөвлөлтгөрчлөлийн төлөөлөлд орсон олон нийт бол эцсийн дүгнэлтэнд өөрсдөө шийдвэрээ гаргадаг. Ингэснээр бол илүү их зохимжтой зөв шийдэлд гарах хүрэх боломжтой гэж үздэг.
та ирээдүг те одоо магадгүй 10 жилийн дараа ч гэдэм үү энэ зөвлөх ардчлалыг ямар байна гэж харж байна. За миний бодлоор ирээдүйд төлөөллийн ба шууд ардчлалын гажуудлыг зөвлөлт ардчлалаар залруулсан ийм институцийн тогтолцоо улс орон бүрд бий болно гэж үзэж байна. За. Алтан тушаал Бичээд хэлсэн. Тэмдэглэлээр авцсан. Тунхагласан. Ийм учраас бид Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Ерөөсөө ардчлалын амин сүнс зарчим нь ер нь хүний тарих бол бүгд адилхан хэмжээтэй. Илүү дутуу мэдээлэлтэй гэдэгтэй байхаас биш яг энэ саяны манай эгчин Стэнфордын судлаач охин маань судалсан шиг яг ингээд тэр хилцүүлгийн жижиг бүлгийн хилцүүлгийн яриа протоколуудыг аваад уншаад үзэхээр үнэхээр гайхалтай дүгнэлтүүдийг ард түмэн хийж чаддаг. Энгийн малчин өгнөөс ахуулаад сургууль төгссөн шинэ оюутан залуу хүртлийн дүгнэлт бол гайхалтай. Ийм учраас Монгол хүний саруул ухаанд итгэх ёстой. Ер нь хүний саруул ухаанд итгэх ёстой. Төрийн бодлого шийдвэр хоёр нэг байхыг л хэлж байгаа. Ард түмний өсөл зоригоосоо өөр шийдвэр гаргаад төр засаг өөрчлөгддөг, ундаг, онхолддог, бүр дампуурдаг. Энэ хоёр нэг чиглэлдээ явж байгаа юм бол тэр улс хөгждөг. Энийг хөгжингүй ардчил гэж нэрлэдэг. Ийм учраас зөвлөлт ардчил бол хөгжингүй ардчилсан Монгол улсыг бүтээх хөшөөгрөг болно гэдэгт итгэлтэй байна гэж энэ үгээ номоо хэлсэн. Ингээд Монгол улсын үндсэн хуулиндаа тунхагласан тэр хүсэл эрмэлзэлээ Монголын ард түмэн хэрэгжүүлэхэд бид Монголын ард түмнийхээ Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж энэ үнд хөгжүүлсэн байгаа. Ингээд энэ номыг өнөөдөр анхны копи хувийг ингээд өнөөдөр тэрийг та бүхэнд танилцуулж байна. Ингээд та бүхэнд номын давч агуулгыг танилцууллаа. Ардчлалыг давж байгаа байдал гэдэг одоо геополитикийн өрсөлдөөн олон нөхцөл байдал донд энэ ном гарч байгаагаар цаг үе бас ном гэж бодож байна. Тэгтээ яг одоо номын нэрийг бол өвчин зовлон гэж нэрвэхөөс илүү Монгол нэрээр одоо ардчлалын гажууд гэдэг үг нь илүү тохирох юм болов уу? Ардчлалын өвчлөлүүдийг гэхээсээ илүү гажуудлыг засч чадах уу гэж ингэж орчуулсан. Яг уг утга нь бол ардчил өвчлөчөөд байна. Энийг одоо зөвлөлтөөр хүний саруул ухаанаар засч чадах уу гэсэн утгатай. Монгол улсын үндсэн хууль бол Монголын ард түмэн гэдэг эхлээд тэгэхээр би судлаачийн хувьд гарч ирсэн байгаа. Олон судлаач тэмдэглэжсэн. За тэр үед ч гэсэн биеийн талаарх маш олон одоо ихтгэл хилцүүлэгдээд тэр хилцүүлэг дээр одоо холбооны дэргэд олон улсын хорол болсон. Тэгээ энд одоо бас зарим судлаачид маань хамс жишээг би хэлмээр байна л да. 2000 хүлээд авч чадж байгаа. Харин ард түмэн яг төрийн үйл хэрэгт шууд ардчлалын зарчмыг хэрэгжүүлж яана гэдэг асуудал дээр судлаачид бол яаж оролцох ёстой вэ гэдэг концепцийг угаасаа баталгаажуулаад өгсөн. Тэр үнэхээр дүгнэж хэрэгтэй байхаа гэж бодож байна. Бас эрг юм бид нар тухайн үедээ ярьж ирсэн энэ зөвлөлдөх гэсэн энэр томьёогч тав сууж байгаа. Өнөөдөр энэ зөвлөлдөх ардчлал гэдэг энэр томьёоны асуудлаар бид нар бас хоорондоо ярилцрын мэндийг хүргэе. Тэгэхээр өөрийнхөө илтгэгч төгөлдрөө гişиг үрж байна. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн and also communication ground for deliberation. That measures creativity, but that part. So the find also understanding is the basis of the opposite side. But we have expressed their final decision to public. It's a so time is different, but issue how to select the applying has enough number. But what is 85 citizen participant? It's not meaning common ground. But we have some common infrastructure. It's not just salon.
and reflection. So these are part of the deep dialogue is better than others. So final decision, final goal is deep. Яаж нарт түмний хүсэл зоригийг хүсэл эрмэлз өнөөдрийн номыг утга агуулгын хувьд нэг учраас яг 10 жилийн өмнө бид нар хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх буюу асуудлуудыг ч гэсэн дүгнж маш өргөн сэдвээр ярилцлаа. Өдөөс хойш өмнөх Утсан номын хичээгээд бүгд одоо хоорондоо олцгой ном сонирхсан хүмүүс хичээгээд номоо голтоо авч байна. Ажлыг нугалсан одоо жинхэнэ хар бор ажил бичиг цаасны ажлыг нугалж ирсэн нэг Монголын хамт олонд баярлалаа. Манай одоо болроо олцоо дэмжлэг хамтын ажиллагааны үйл ажиллагаа. Энэ дотроос хоёр хүний In thinking about the democracy, we can also improve the to demonstrate it. And I think if we can change what we have demonstrated that scientifically, well, I'm илүү өрчтэй яриа хэлцүүлэг өрнүүлнэ итгэж байна.